Эртээ урдын цагт нэгэн хаан өөрийн эзэн тулсыг захиран амар тайван амьдран суудаг байжээ. Энэ хаан өөрийн харьяа тулсын гудамж талбайгаар явж ард олонтойгоо уулзсан хууж хөөрөх дуртай юмсанж. Тийм явхдаа ард иргэд нь яаж шухан амьдарч хаан төрдөө хэр зэрэг сэтгэл хангалуун байдгийг мэдхийг хичээдэг байжээ. Харин хааны шадар сайдууд эрхэндээ эзэн хаанд элдв зовлон тоочиж хэрхэж болохгүй хэмээн ард олны амыг хордог байсныг хаан яахан мэдэх вүлээ? За байж. Ард түмэн маань айх аюулгүй, амсах зовлонгүй сэтгэл хангалуун байхад надад санаа зовх юм юу байх вүлээ? Тийм. Эрхэм түшиндээс нуугд гаргаллаа. Өнөөрөө ганцаараа нэг сайхан салхилын байж. Баахан улс амтэн бараа болоод дагчихлаар санаа анзаргаар байж болохгүй юм. Минь бид нар ер нь яаж амьдрах юм болж байна? Гэхдээ манай ахыг одоо баян чинэлэг айл гэлцээд байгаа юм шүү. Эдний татвар түрээс нь өдөр эрэх тутам нэмэгдээд л байхад яаж 50 амьдрах юм бэ? Эзэн хаан маань биднийг арай л турж өгөх гэж бодоогүй байлтай. Энэ хэдэн дүшимд нь эзэн хаанд юу ч ярьж болохгүй шүлгээд байдаг. Хаан өөрөө ойлгож мэдэрдэггүй юм байх та. Ийм хаантай байснаас байгаагүй энэ дээр дээ. Чи ойлгооч дээ. Өнөөдөр хааны татвар хураагч ирээд хамаг орлогын минь аваад явчлаа. Хоёулаа дараа жил хурмаа хийхээс татвар гин энэ хааны төшмөдүүд чинь яасан хамж цаддаггүй улс вэ? Дараа гэсээр байгаад хизээ нэг сайхан амьдрах юм болоо. Харин тийм ээ. Хайрт минь би ч гэсэн бас тэгж л бодоод байна. Хоёр. Ийм байдгийн ээ. Салхинд гарах гэсэн биш. Сайн хэрэг болж үнэн мөнийг мэдэж авав биш үү? Энэ мосын шадар сайдууд ийм л ажил хийж болох хайг дарж бузрыг нуудаг улс байх нэ. Миний тухай ганц ч сайн үг ярьсангүй. Яаж ярих юм бэлээ дээ. Орон гэртээ харж ордон юугаа бараад очиж байгаад учрыг олж хужрын тунгах минь. Энэ хотод чинь амьдралдаа сэтгэл хангалуун хүн ядаж ганц ч болов таардаг байжээ. Амар сайн байна уу залуу минь? Минь сайн. Та дээш мөрл. За залуу минь. Би гэдэг хүн хорвоо дэлхийгээр хэрэн хэсч явдаг бадарчин хүн билээ. За. Холын замд баахан ядраад танайд төр амраад гардгийн билүү гэд орж ирсэн минь. Тэгэлгүй яах вэ? Юугаараа баян түүгээрээ дайлнаа гэдэг. Манай ч одоо ганц хэрчим далхал байна. Таныг дайлъя. Залуу минь. Чи амьдралаа яаж залгуулдаг хүн бэ? Чамайг харахад амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бол л та. Тэгэлгүй яах вэ? Би амьдралдаа нэг их гоморхоод байдгүй. Би гутал ойж засаад өдөрт 4 зоосны ашиг болдог хүн. Тэр 4 зоос маань миний амьдралд илүүчгүй, додуучгүй яг таардаг юм. Тийм болохоор би амьдралдаа сэтгэл хангалуун явдаг да. 4 зоос гинэ. 4 зоосоор чи яаж амьдралаа задгуулдаг хүн? Гэн чи сэтгэл хангалуун амьдрахад дэндүү баг мөнгө шүү. Үгүй дээ, үгүй. Энэ 4 зоосны нэгийг бид 2 дахыг өрөндөг нь 3 дахыг зээлдүүлж 4 дахыг ус руу хайдаг юм да. Залуу минь. Чи яасан онцгой шиг юм ярина вэ? Би учрыг ёор ойлгохгүй нэ. Ойлгож ядах юмгүй. Нэг зоосоор би хоол ундаа авдаг. 2 дахь зоосыг намайг төрүүлж өсгсөн ичи авдаа өгдөг. 3 дахь зоосоо хүүдээ өгдөг. Тэр минь намайг өтөлж хөгшрөх үед харж хандаж
асрах болно. Харин 4 дахь зоосыг хааны татвар хураагч нарт өгдөг юм да. Тэд нар биднээс байнга мөнгө хураадаг мөртлөө бидний төлөө юу ч хийдэггүй. Тийм болохоор би ус руу хайдаг гэж хэлсэн тэр баггүй юу? За залуу минь. Би танай эзэн хаан байна. Чи надаас айж эмээх хэрэггүй. Хоёулаа нэг зүйлийг ярьж тохиромоор байна. Эзэнтэй минь өршөөч хайрл. Таны тааллаар болъё. Би чамд энэ 1000 алтан зоосыг өгье. Харин чи миний царайг дахин харахаас нааш энэ ярианыхан учир утгыг хэнд ч ярьж өгөхгүй. Хэнд ч тайлахгүй шүү. Амчгөөг. Таны гигийн дүрийг дахин харахаас нааш хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна. За эрхэм төшмөдөө сонсоцгоо. Та бүхний мэрэгэн ухаан үнэн шударгад би итгэж явдаг үлээ. Тийм ч учраас одоо миний та нараар таалгах таавар нь та бүхний надад хэр зэрэг үнэнч байдгийг шалгуур болох юм. Бас ард олныхаа амьдралыг хэр зэрэг мэддгийг шалгах гэсэн давхар шалгуур юм аа. Манай хаан тусын нэгэн ядуу ард өөрийн шудраг хөдөлмөрөөр өдөрт 4 зоосны ашиг олдог юм байна. Тэр 4 зоосныхоо нэгийг нэдэж, 2 дахьыг өрөнд өгч, 3 дахьыг зээлдүүлж, 4 дахьыг ус руу хайдаг юм байна. Энэ юу гэсэн болохыг таацгаа. Маргааши мандах нарнаар надад хариуг нь айлтдаг. Эстэгвэс та нарыг шоронд хорно. Хаа маань ийм онцгой таалгах хүн биш дээ. Өчигдөр шөнө гадагшаа гарсан хаагуур яваад ирсэн юм бол ерөөсөө л гадагшаа гарыг байж. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Энэ хааны түшмэдийн авилах шунхайг яана. Гүдэ яаж амьдрах вилээ? Эзэн хаантанд айлтдаг юм билүү? Охонгор минь дээ. Жаахан тисч үз. Өчигдөрхөн татвараа төлчихсөн юм чин жаахан амс хийх цаг байна ин чин. Хэд хоног хааны түшмэд ирэхгүй байлгүй. Оо, та амар сайн уу? Дээш мөрл. Минь сайн л явж байна. Харин залуу минь чи энэ орой болсон хойно унтаж амрахгүй. Юугаа хийж байдаг вүлээ? Надад унтаж амрах цаг бага байдаг л да. Гэр бүлээ тэжээхийн тулд их ажиллах хэрэгтэй болдгийм. Удалчин ирмэн. Чи амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бололтой юм аа. Энд ямар шалтгаан байна? Тийм шүү. Би үнэхээр амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн. Хувь заяандаа гомдох юм надад байхгүй. Харин танд хувь заяандаа гомдох юм байна уу? Үнэн дээр залуу минь надад хувь заяандаа гомдож гутрах юм биш шиг өөл байдаг. Өнөөдөр манай хаан эзэн тайлж хэлхийн аргагүй таавар таалгаад. Хэрвээ маргааш мандахын нарнаар тааж хэлж чадахгүй бол шоронд хорно гэж айлгаад байна. Залуу минь чи надад энэ тааврыг таахад туслахаас би чамд 1000 алтан зоосыг шагнал болгон өгнө шүү. Эрхэндээдсэ. Та намайг ийхүү хийсэн гэж хаантанд амлахгүй байхаваас би танд тусалж болох юм. Та хэлэхгүй гэж амлавал тэгэлгүй яах вэ? Би хаантанд хизээж хэлэхгүй. Амлаа. Маа энд 1000 алтан зоос байгаа. Чамайг шагнаа. Хаантанд зориглож айлтгахад би таны хэлсэн тааврын хариуг тааж олчих шиг боллоо. Ярих түн. Хаантан минь таны хэлсэн ядуу ард өдөрт олдог 4 зоосныхоо нэгийг гэр бүлийнхнээ хооллоход зориулдаг. 2 дахь зоосыг төрүүлж өсгсөн аав ээжтэй өгдөг. Харин 3 дахьын Яан гинэ муу урвагч.
Эзэн хаандаа ам өчгөө өгсөн атлаа аль таарлцсан хүнд ам алдан чалчна гинэ. Чамайг бас энэ залхай төшөмлийг эзэн хаанаа мэхэлдэг ухаан муутай бүх төшөмлийг бүгдийн шоронд харна. Та нар эзэн төрдөө үнэн ч бус ард түмнээ шулан муждаг залхай луйрчингууд. За эзэн тийм ээ. Та хэлэхдээ миний царайг дахин харахаас нааш ааврын учир утгыг хиндэж бүү тайлаа гэсэн билээ. Тэгээд юу гэж? Тийм болохоор чи хэлсэн амандаа хүрээгүй төлөө шоронд суух болно да. Эзэн тийм ээ. Би хэлсэн амандаа хүрсэн билээ. Таны царайг би дахин 2000 удаа харсан болохоор шатар сайд чинь тааврыг тайлж өгсөн билээ. Гуталчин залуугийн хаан дүргэн барьсан хүүдийтэй 2000 алтан зоосон дээр эзэн хааны өөрийнх нь хөрөг сийлэстэй байсан юм санжээ. Ингээд тэр хаан өөрийн шудраг бус шадар сайдуудыг хөөн явуулаад цэцэн ухаанд гуталчин залууг өөрийн шадар сайдаар томилсон юм гинэ.